Хил олуулалтын асуудал орж үргэлжлээд явж байна. Батлагдах шатанд орж байгаа. Ер нь арчсан нам болоод арчсан намын бүлгээс өнгөрсөн хугацаанд худалдааг хөнгөвчлөх, тэр тусмаа экспортын боломж бололцоог нэмэгдүүлэх, тогтвортой урт хугацааны гэрээнд бий болох дэд үтцийг дэмжих энэ бүхий л бодлогыг өнгөрсөн хугацаанд тэр тусмаа энэ чуулганы хугацаанд бүрэн дүүрэн бас ингэж дэмжиж ирснийг бас хэлхэн зүйтэй байх. За тэгээд хэдийгээр дэмжиж байгаа ч гэсэн энэ дотроос бас анхаарах, онцгойлох бас тодруулах зарим зүйлсүүд бас байна. За хил олуулалтын асуудал, төмөр замын асуудал мэдээж тоог хэмжээг нэмэгдүүлэхэд ингээд онцгой үр гүйцэтгэх байх. Тоог хэмжээнээс гадна энэ аливаа бизнес харилцаанд үнийн асуудал хамгийн чухал. Тэгэхээр яг үнэтэй холбоотой энэ гэрээнд ямар зүйлсүүд орсныг ингээд ажиглаад харахаар бас тодорхой ингээд анхаарч үзэх ёстой зүйлсүүд байгаад байна л да. Үн гэдэг зүйлийг өнгөрсөн хугацаанд бид нэр өрсөлдөөнд ил тод нээлттэй болох дэлхийн нийтийн санхүүгийн арга механизм болсны биржээ арилжаа гэдэг зүйлийг оруулж ирсэн. Би бол энийг маш зүйтэй л гэж боддог. Гэтэл сүүлийн үед бирж гэдэг зүйл их л буруу байсан юм тухай, биржээс буцах тухай маш ихээр яригддаг болчихсон. Уг нь энэ бирж чинь урт хугацааны ирээдүйн тэр фьючерс арилжаа олон арга механизм хэрэгсэл энэ дотор байдаг. Бид нар тэр бүгдийг үгүйсгэж ер нь бирж бол дими юм байна гэдэг. Нэгдүгээрт нь энэ бол өөрөө их буруу бодлого л гэж сайжруулаад явах ёстой зүйлийг бид нар ингэж хойш ухралт бол буруу гэж боддог. За тэгээд энэ гэрээн дээр ингэ шууд гэрээнүүд хийгдэн энэ сорхон батгаж байгаа хилцээрийн хүрээнд за үнийг яаж тогтоох гэж байгаа юм бэ гэсэн чинь нэг ийм зүйл энд эцсийн байдлаар орж ирж байна л да. Нүүрсний урт хугацааны гэрээг энэ хил олуулалтын хүрээнд тогтохдоо анхны үн дээр нэмхэн за улирлын индексийн тодруулга энэ хоёр зүйлээс бүрдэх юм байна. Анхны үн гэдгийг үзэхдээ энэхүү хилцээрт гарын үсэх зурх өдрөөс өмнөх үнийг авнаа. Тэгэхээр ингээд өнөө маргаашаас өмнөх үнийг анхны үнд аваад үндсэндээ 4 индексийн дунджаар тохируулах хийгээд явах юм байна. Тэгэхээр яг энэ хоёр маань өнөөдрөөс өмнөх үнийг авна гэдэг чинь дэлхийн зах зээл дээр магадгүй сүүлийн хэдэн жилийн хамгийн доод үн. Энэ хамгийн доод үнэн дээр 4 биржийн үнээс тохируулах хийгээд авна гэхээр эн чинь тийм урт хугацааны гэрээ хэлэлцээр хийхэд баримтлахад яг энэ аргачлал хамгийн зөв юм уу? Ер нь урт хугацааны гэрээ хэлэлцээр засгийн газар парламентаар сорхон баталж байгаа энэ хэлэлцээр дээр хамгийн доод үннийхээ нөхцөл дөр гэрээ хийх зөвшөөрлийг өгөх гэж байгаа юм шиг. Энийн дээр ингээд нэг тайлбар өгөөч. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь тэр улирлын индексийн тохируулга гэж энэ ингээд ийм 4 бирж за 4 бас бирж биш юм а 4 ийм үнийн өөрчлөлтийг хувийн жин өгсөн юм байна л да. Жишээ нь энэ дотор чи тэгэл Сингапурын биржийн үнийн тэргээл гадныхыг болохоор биржийн дунджийг энэ тохируулганд аваад идэг. Өөрийн биржээ үүсгээд идэг. Биржийн үнэ үүсгээд идэг. За тэр нэг ам нөхцөл хуучин чинь ам нөхцөлийг болоод хил нөхцөлийг их сайн зүйл боллоо гэж одоо буцаад ам нөхцөл рүүгээ орж байгаа. Тэгэхээр энэ үнэтэй холбоотой, үн тооцох аргачлалтай холбоотой энэ зүйл чинь тийм зөвтэй байна уу? Энийн дээр нэг тайлбар өгөөч. За энэ бид нар энэ хилцээр батлагдсанаа шууд дараагийн буюу энэ улсын хурал засгийн газараас гарах шийдвэрүүд ингээд дуусж байгаа. Тэгээд дараагаар нь шууд компани хоорондын гэрээ рүү орж байгаа. Компани хоорондын гэрээний хоёр дахь нь бол нүүрс худалдаа хурд хугацааны гэрээ буюу энэ он 5 сая тонн нүүрс худалдаа гэрээ рүү орно. Энэ нүүрсийг шууд бэлэн мөнгөөр зарна. Тэгэхээр бид нар бас улсын хурлын гишүүд маань, байнгын хороод маань бас маш яаралтай баталж өгсөн энэ үндсэн чиглэл яаралтай байгуулсан хилцээр маань бол маш цаг үе олсон ийм бичиг баримтууд болж байгаа. Яагаад гэвэл энэ хугацаанд энэ цаг үед бол дэлхийн зах зээл дээр энэ олон улсын худалдааны асуудал, Трамп тарифаас болоод энэ гангийн экспорт нүүрсний үн бол тогтворгүй болж ирж байгаа. Тэгэхээр олон улсын зах зээл дээр нүүрсний үнийг урт хугацаанд тогтвортой байхаар ийм байдлаар зохицуулдаг ийм жишг байгаа. За тэгэхээр бид нар энэ гэрээн дээр хилцээрийнхаа хоёр дээр бол таны сайн хэлсэн анхны үн дээр нэмэх нь хамтарч сонгож авсан улирлын индексийн тохируулга гэдэг энэ дээр манай экспорт хийж байгаа буюу Богднаар Театрд улсын 5 бомтын үнийн мэдээллийг энийг шууд биржийн үнэ гэж ойлгож болохгүй. Энэ дээр гарсан үнүүдийн мэдээллийг аваад процентолж дундчлаад энэ үнийг гаргаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар яг үнэндээ бол бирж дээр арилжаа сайн явж эхлэегүй байна. Удахгүй бас идэвхжих хандлага байна. Тэгэхдээ
өнөөдрийн урт хугацааны гэрээнүүдийн үн бол биржийн дуудаж байгаа үнээс бол дээшээ гарсан байгаа гэдгийг хэлье. Манай бирж дээр өнөөдөр одоо коксч нүүрсний ханш дуудах нь бол 91 Америк доллар байгаа. Тэгэхээр энэ дотор нүүрсний үн дээр нэмэх нь хил хөргөх логистикийн үн орчихсон байгаа гэдгийг бас хэлье. Тэгэхээр ер нь бол урт хугацаанд гэрээгээ бид нар хэрвээ энэ хэлцээрээ өмнө байгуулад явцсан байсан бол үн их өндөр үед бас энэ гэрээнүүд байгуулагдаад явах юм боломж байжээ гэж харж байгаа. За биржийн тухай бол зогсоох асуудал байхгүй. Сайжруулад засах зарим зүйл байвал нэмээд явна. Бид нар засгийн газрын хуралдаанаар уулуурхайн биржийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрээ одоо өчигдөр батлаад улсын хурлд өргөн барина. За энэ дээр бол нөгөө яг амьдрал баян учраас шинээр гарч ирж байгаа нөхцөл байдал. Тухайлх юм бол нүүрсний үн унжаах үед одоо ямар зохицуулт байхын, унах өсөх аль алинд нь нүүрсний индексийн асуудлыг одоо яаж уялдуулж өгөхийг, за дээрэс нь тээвэртэй тээвэргүй үнээр борлуулах асуудлыг компаниуд маш их тавьж байгаа. Энэ асуудлыг бол оруулж өгөх гэсэн зүйлүүдийг оруулаад уулуурхайн биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөө засгаар хэлцүүлээд их хурл руу хөргүүлсэн байгаа гэдгийг бас хэлье. Их тийм тодорхой асуулт байна л да. Анхны үн гэдэг чинь одоо баг та нар тооцоод баг тохиролцсон байх ёстой цаг үе юм байна. Яг одоо энэ гэрээн дээр зааж байгаа хилцээрт гарын өсгөж сурах өдрөөс өмнөх үнийг анхны үн гинэ. Анхны үн дээр нэмэх нь тохируулгатай үнийг авна гэж. Тэгэхээр одоо өнөөдрөөс өмнөх үний чинь анхны үнээр та нар баг одоо тогтцсон байх цаг хугацаа байна шүү дээ. Тэгэхээр энэ нүүрсний үнийн гэрээн дээр анхны үн гэдэг нь тонн хэдэн долларын, ямар нөхцөлтөө хэдэн долларын. За яг өнөөдөр манай Эрдэнэс 5 толгой нүүрсийг хоёр одоо шугамар борлуулж байгаа. Нэг нь бол уулуурхайн биржээр арилжаа явуулж борлуулж байгаа. Нөгөөх нь бол өмнө нь байгуулсан урт хугацааны одоо доктортой 4 компанитай хийх одоо Богданов Хятад улсын төрөмж 4 компанитай хийсэн гэрээний нүүрсний борлуулалт гэсэн ийм зүйл явж байгаа. За энэ одоо үн бол эдгээр компаниудтай байгуулсан гэрээний үнийг жишг болгоод явж байгаа ийм үн улирал тутам хөдөлдөг, өөрөөр хэлбэл тэр индексүүдийнхээ үнийг харж агаад хөдөлгөж өссөн үед нь өсдөг, буурсан үед нь бууралдаг ийм үн. Анхны үн өнөөдрийн байдлаар тогтвол 69 Америк доллартай тэнцүү.